Хүн байгаль 4-р анги гэрлийн шинж чанар хичээлийн 1 жижиглийн төлөвлөлт болон шинжилэн судлах арга барилын талаар ярилцсан. За энэхүү сэдвийн хүрээнд сэдвийг сонгосон үндэслэл, суралцахуун зорилт болон агуулгын залгамж холбоо, 1 жижиглийн төлөвлөлтийн туршилтыг бэлтгэхэд туршилтын хэрэглэгдэхүүнээ хэрхэн бэлтгэхгүй, ээлжид хичээлийн төлөвлөлт болон хичээлийн санааны талаар ярилцсан. Сэдв сонгосон үндэслэл. За сургалтын хөтөлбөрт гэрлийн шинж чанар агуулгыг 1-5 дугаар ангид залгамж холбоотойгоор судлахаар тусгагдсан. За гэрлийн шинж чанартай холбоотой туршилтуудыг шинжлэх ухааны арга барилаар төлөвлөж гүйцэтгэнэ. За мөн онцлог хүнлэгээний судалгааны үр дүнд хүн байгаль хичээлийн гэрлийн шинж чанар бүлгийн 4-ийн 2-ын Ж суралцахуун зорилтын үр дүн 15.2%-тай дүгнэгдсэн. Энэ нь сурагчдын чадварыг хөгжүүлэх, амьдралд хэрэглээ болгоход нь дэмжлэг үзүүлэх хэрэгцээ шаардлага байна гэж харагдаж байна. Ийм учраас туршилтад хичээлийг зөв төлөвлөх, багшийн арга зүйг сайжруулах, сурагчдын шинжлэх ухаанчаар судлах арга барилыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. За энэхүү дасгалд аль зурагт хүн модыг хэрхэн харж байгааг зөв дүрсэлсэн байна вэ гэж өгөгдсөн даалгаврын гүйцэтгэлийн үр дүн нь 15.2%-тай үнэлэгдсэн. Өөрөөр хэлбэл 4-ийн 2-ын Ж суралцахуун зорилт буюу ойсон гэрлийн тусламжтайгаар биеийг хардаг болохыг зурж харуулах гэдэг чадварыг сурагчид эзэмшээгүй байна гэсэн үг. Тийм учраас сургалтын хөтөлбөрт агуулгын залгамж холбоо хэрхэн үргэлжлэж гүнзгийрч байгааг харцгаая. 1-р ангид өдөр шөнийн ялгаа, 2-р ангид гэрэл ба сүүдэртэй газрын ялгаа, 4-р ангид сүүдэр үүсэх нөхцөл, сүүдрийн хэмжээг өөрчлөх, гэрлийн ойлт гэдэг агуулгыг 5-р ангид сүүдрийн урт богино, сарны харагдах байдал, өдөр шөнө ээлжлэх үзэгдлийг агуулгын залгамж холбоотойгоор гүнзгийрүүлэн судлах болно. Энэ нь 6-р ангийн физикийн хичээлийн суурь болно. Өөрөөр хэлбэл 1-р ангийн өдөр шөнийн ялгаа сэдвээр шөнө яагаад машин гэрлээ асааж явдгийг, энэ гэрэл шулуун тархах үзэгдэлтэй мөн 5-р ангийн одод тэнгэр агуулгатай хэрхэн холбоотой болохыг агуулгын залгамж холбоотойгоор гүнзгийрүүлэн судлана. Энэхүү сүүдэр үүсэх нөхцөлийн туршилт нь одод тэнгэр хичээлийн залгамж холбоотой болохыг та бүхэн бичлэгээс харсан. Үүнд нойлын цаасны гол, за түүндээ таарсан гэрэл үүсгэгч мөн тугалган цаас ашиглаж тэрхүү туршилтыг хийж болно. 4-р ангийн гэрлийн шинж чанар хичээлийн суралцахуун зорилт нь 7 суралцахуун зорилт байна. За энэхүү суралцахуун зорилтуудыг 12-оос 13 цагаар судална. Ингэхдээ сурах бичиг болон сургалтын хөтөлбөр суралцахуун өдөртөмжөнд хэрхэн заагдсан байгааг багш нар өөрсдөө судалж, сурагчдад ямар мэдлэг чадвар эзэмшүүлэх ёстой вэ гэдгийг уншиж судалсан байх шаардлагатай. За үүний тулд өнөөдрийнхөө хичээлээр тэгвэл туршилт хичээлийн бэлтгэлийг хэрхэн хийх вэ гэдгээр зөвлөмж өгье. За гэрлийн шинж чанар хичээлийн онлын ойлголтоо нэмэгдүүлэх шаардлагатай. Багш шинжлэх ухааны мэдлэгийг олохдоо үнэн зөв мэдээлэл өгөх, ингийн тулд өөрөө шинжлэх ухаанчаар эрэлт хайлт хийж уншиж судалсан байх шаардлагатай. Түүгээрээ дамжуулан яагаад, ямар учраас гэдэг хүүхдийн тэр сурах хүсэл тэмүүллийг нь бий болгох хэрэгцээ шаардлагатай. Ингийн тулд тухайн суралцахуун зорилтыг эзэмшүүлэхэд тухайн чадварыг олгоход ямар асуулт даалгаврыг төлөвлөх вэ гэдгээ багш өөрөө урьдчилан сайн төлөвлөх хэрэгтэй. Жишээлбэл гэрлийн шинж чанар хичээлээр нар сүүдэртэй юу? Бүх үе сүүдэр үүсэхгүй. Гэрэл хэрхэн тархах вэ гэд олон асуултууд урган гаргана. Ингийн тулд бид таамаглал дэвшүүлэх, баримт нотгоо цуглуулах, ажиглалт тэмдэглэл хийх, түүнийхээ үр дүнг тэмдэглэж дүгнэлтэнд хүрэх зэргээр шинжлэх ухаанч эрэлт хайлт хийх аргад суралцах юм. Шинжлэх ухаанч эрэлт хайлт хийх буюу шинжилэн судлах арга барил гэдэг нь ухтгууныг олоход хамгийн үр дүнтэй эргэн тойрондох юмс үзэгдлийг системтэй судлах арга юм. Өөрөөр хэлбэл сурагчид судлах зүйлийнхээ талаар асуулт асуух,
таамаглал дэвшүүлэх, туршилт төлөвлөх, туршилтыг гүйцэтгэх, юмс үзэгдлийн харилцан хамаарлыг, учир шалтгааныг туршилтын үр дүнгээр илэрхийлэх, үнэлэх, дүгнэх зэргээр суралцахын цогц үйл ажиллагаа явуулахыг хэлж байна. Үүнд багш та бэлэн үү? Инхийн тулд туршилт тэгшлийн бэлтгэлийг сайн хангах хэрэгтэй. Үүнд туршилтаа зөв төлөвлөх. Туршилтаа хэрхэн зөв төлөвлөх вэ? Туршилтад хичээлийг төлөвлөхдөө туршилтын хэрэглэгдэхүүнээ зөв сонгохоос эхлэх хэрэгтэй. Жишээлбэл туршилтын хэрэглэгдэхүүн нь энгийн, хямд, олдцтой, мөн аюулгүй байх шаардлагатай. Жишээлбэл энд ундааны сав сонгохдоо гадаргуу дээрээ ямар нэгэн нуглаагүй ийм сав сонгох юм бол гэрэл шулуун тархах үзэгдлийг хялбар үзүүлэх боломжтой. За мөн гэрлийн хичээл тод ашиглахад аюулгүй байдлыг нь хангаж энгийн картыг мөнгөлөг цаасаар бүрж ашиглах боломжтой. За энэ аюулгүй мөн гэрэл ойх хугарах үзэгдлийг үзүүлэх боломжтой. Мөн гарч идэн сонгохдоо тусгалыг нь зөв байх анхаарах хэрэгтэй. Жишээлбэл энэ гарч идэн нэг тусгалтай мөн хол айраас гэрлийн төсийг тодруулж харах боломжтой. За гэтэл энэ гарч идэн маань гэрэл нь 3 салаа. Тийм учраас энэ тусгатаа яг тодорхой тусч өгөхгүй мөн гараа авчихад энэ тусгаа болчдөг учраас сонголтоо зөв хийх хэрэгтэй. Туршилтаа зөв төлөвлөх, хэрэглэгдэхүүнээ зөв сонгох нь шинжлэх ухааны хувьд алдаагүй зөв төсөөлөл өгөх чиглэгдэх ёстой. За тийм учраас зарим нэгэн туршилтыг хамтдаа эзгээе. Гэрэл хэрхэн тархдаг вэ? За энэхүү туршилтыг хийхэд сонгож авсан сав, савнгийн хөөс мөн поинтер хэрэг болно. За савнгийн уусмал сонгосон энэхүү савнд гэрэл хэрхэн шулуун тарж байгааг хамтдаа харцгаая. Мөн гэрэл шулуун тархах үзэгдлийг утаа болон ундааны сав ашиглан үзүүлэх боломжтой. Мөн гэрэл шулуун тархах үзэгдлийг поинтер болон тусгай зориуллын савнд бэлтгэж хийсэн ус ашиглан туршиж үзэх боломжтой. Хамтдаа туршиж үзцгээе. Гэрлийн туяаг олж хараарай. Гэрэл шулуун тархаж байгааг харж чадж байна уу? Ийхүү гэрлийн чин чанар хичээлийн туршилтуудыг оновчтой төлөвлөж, ээлжид хичээлийн төлөвлөлтөө сайтар хийх хэрэгтэй. За ингээд хичээлийн арга зүйн санааг хэрхэн зөв төлөвлөх вэ гэдэг мэдээллийг хүргэе. Шинжилэн судлах арга барилд суралцуулах алхам нь яагаад туршилтад хичээлд хэрэгтэй вэ? Сурагчдыг шинжлэх ухаанд дурлуулах, шинжлэх ухаанч арга барилтай болгох нь энэхүү хичээлийн гол зорилго. Тийм учраас бид шинжлэх ухаанч арга барилыг дараах алхмаар суралцуулна. Асуулт асуух. За асууж буй асуулт нь сурагчдын сонирхлыг татах, тухайн сэдв рүү хөтлөх асуулт байх ёстой. Энэ нь юуг яаж, хэрхэн, хизээ, хаанаас гэх мэтлэн нээлттэй асууд байна. Жишээлбэл талент тусгал. Бид яагаад талент харддаг юм бэ? Бидний нүд хэрхэн хардаг вэ? Гэх мэтчлэн асуултаа оновчтой зөв төлөвлөөрэй. За дараагийн алхам нь судалгаа хийх. Асуултанд хариулах төлөвлөгөө боловсруулж ажлыг эхлүүлэхээс илүүтэйгээр номын сангаас, интернетээс аль туршилтыг хэрхэн яаж хийж болох вэ? За мөн энэхүү асуултанд хариултыг нь хэрхэн олох вэ гэдэг хайлтыг өөрсдөө эзэгэн. Өөрөөр хэлбэл асуулт энэхүү судалгаа хоёр маань хоорондоо холбоотой. За дараагийн алхам нь таамаглал дэвшүүлэх. Байгалийн ухааны туршилтад хичээлэл таамаглал бол туршилт хийхээс өмнө энэхүү туршиж болох зүйлийг хэрхэн хариулах вэ гэдэг оролдлого юм. За таамаглалын дараа туршилтаа хийн. Туршилт нь үнэн зөв эсхийг шалгаж ингэснээрээ таамаглал батлагдаж байна уугүй юу? Хэрвээ батлагдахгүй бол туршилтыг өөрөөр яаж хийж болох вэ? Хэрэглэгдэхүүнийг хэрхэн ашиглах вэ гэд туршилтаа зөв төлөвлөнө. За туршилтын дараа хэмжилт хийж үр дүн тэмдэглэнэ. Энэ нь таны таамаглалыг дэмжиж байгаа эсхийг мэдэх боломжтой. За туршилтын үр дүнд үндэслэн шинжилгээ хийн. Цуглуулсан үр дүндээ шинжилгээ хийж таамаглалыг дэмжиж байгаа эсхийг мэдэх боломжтой.
Энэ бүх алхамдаа үндэслэн эцсийн дүгнэлтээ хийн. Дараагийн алхам нь дүгнэлт. Дэвшүүлсэн таамаглал, хийсэн цуглуулсан мэдээлэлтэй үндэслээд эцсийн дүгнэлтийг гаргана. За дүгнэлтэд үндэслэн тайлан гаргана. Тайлан гэдэг нь үр дүнгээ хэрхэн тайлагнах вэ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл зурагт хуудасаар, эсвэл график диаграмаар гэх мэтчлэн туршилтын үр дүнг бусдаа тайлбарлаж илтгэнэ. За энэ төвшин шинжилэн судлах арга барил суралцах алхмын дагуу туршилт хичээлийг төлөвлөх юм. Сүдэр үүсэх нөхцөлийг хэрхэн тодорхойлох вэ? Туршилтаа хэрхэн төлөвлөх вэ? За бүх бие сүдэр үүсэхгүй. За энэхүү туршилтыг хийхэд бид тунгалаг, хагас тунгалаг биш зүйлсүүдийг сонгон авч туршилтаа хийдэг. Гэхдээ бэлэн дүрс үзүүлэхээс илүүтэй дүрсийг өөрчлөхөд сүдэр хэрхэн гарч байгааг үзүүлэх нь чухал. Жишээлбэл энд бид ямар хэрэглэгдэхүүн ашиглаж болох вэ? Тухайлбал бэлэн ийм хэвтэй шугамнуудыг ашиглаж сүдэр нь хэрхэн үүсэж байгааг туршиж болно. За мөн төрөл бүрийн дүрсийг тунгалаг бие дээрээ нааж байгаад туршиж үзэж болно. Хамгийн гол нь төрөл бүрийн хэлбэр дүрс үүсгээд түүний сүдэр хэрхэн тусч байгааг ажиглуулах нь илүү чухал. Мөн янз бүрийн хив ашиглаад түүнийг тунгалаг биш дүрсийн сүдрийг харах боломжтой.